Жилд 17 мянган залуус гэрлэлтэд батлуулдагч 5-8 жилийн дотор 4200 салдаг байна. Судалгаагаар гэр бүл цуцлалтын хамгийн гол шалтгаан нь таарамжгүй харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаа байгаа. Иймээс гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөлд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс болж гэрлэлтэд цуцлуулбал буруутай этгээдэд бага хөрөнгө хуваарлах мөн сэтгэл санааны охирлыг нэхэмжлэх зэрэг зохицуултыг тусгаж өгчээ. Иргэн Хэ уунаар 2009 оноос үерхэж 2014 онд анхны хүүгээ үлгээд авчээ. Ингээд 4 жилийн хугацаанд 3 хүүхэдтэй болж хамгийн бага нь 7 сартай байхад нөхөр уун гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байна. Улмаар энэ харилцаа 2 жилийн хугацаанд үргэлжилж эхнэр 3 хүүхэдтэй орхин шинэ амьдрал эхлүүлжээ. Түүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүн нь ч мөн цаанаа гэр бүлтэй байсан. Ингээд тэд гэр бүл болсноор 2 гэр бүлийн 5 хүүхэд хохирч үлдсэн байна. Тэр нөхөр бас сэтгэл зүйн асуудалд орж байгаа. Бие сэтгэл зүйн асуудалд орж байгаа. Энэ донд 5 хүүхэд ингээд 7 хүний сэтгэл зүй одоо амьдрал маш их зүйлийн донд ч ингээд явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу. Тэгээ энэ чинь зүгээр л ингээл өөр хүнтэй амьдрал юу ч олоогүй юм шиг тэр хүн инээгээл ингээл наргаал явж хаад ингээл сайхан явж хаад наан ингээд олон хүн хогцсон байна. Ингээ яхаар ингээл та. Тэгээ ингээд бүхэл бүтэн 5 хүүхэд гэдэг чинь бас амар хэцүү зүйл байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд 5 хүүхдийн амьдралаар тоглолцоод 2 том хүний сэтгэл зүгээр тоглолцоод ингээд юу ч олоогүй юм шиг амьдраад явна гэхээр чинь ер нь хуулиар чангалах хэрэгтэй. Тэд хамтдаа байхдаа 20 сая орчим төгрөгийн зээл авсан байна. Гэвч эхнэрийн нэр дээр зээл авсан байсан тул салсны дараа эхнэр зээлээ төлөх, хүүхдүүдээ өсгөх гээд олон бэрхшээлийг даван туулж одоо ч хүүхдүүд болон түүний сэтгэл зүй ахуйн амьдрал хүнд хэвээр байгаа юм а. Харин нөхөрт 2020 онд хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан ч мөнгөгүй гэдэг шалтгаанаар төлөхгүй явсаар 2023 оноос алдаг оног төлж эхэлсэн байна. Хуулийн төсөл дээр бол 3 дахь этгээдэд бол хариуцлага хүлээхээр бол тусгаагүй. Гэхдээ хуулийн төсөл маань яг шууд бус утгаараа яг ингээд яг бүрэн төгс утгаараа үйлчлээд эхлэх юм бол одоо гэрлэгчдийн хариуцлага нэмэгдэж байгаа. Түрүүнд би хэлсэн. Цуцлсан ч гэсэн хүүхдийн эрх ашиг сонирхол нэгдүгээр. Гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээр гэр бүл цуцлуулсан тохиолдолд буруутай этгээдэд хүлээх хариуцлагыг илүү тусгаж аль болох хүүхэд хохирохгүй байхад анхаарчээ. Харин олон нийтээс санал авахад иргэд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэхэд нөлөөсөн 3 дахь этгээдэд хүлээх хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлсэн байна.